За юу цхан манайхан өнөөдөр таатай зуны амралт ажлын ирсэнтэй холбоотойгоор нэгэн домогт анимашн цувралыг үргэхэд бэлэн боллоо. Энэ бол 2005 онд гарч байсан Аватар сүүлчийн агаарын шийдтэн билээ. Аватар сүүлчийн агаарын цувралын анхны санааг цувралыг бүтээгч Майкл Ди Мартино 1914 оноос 1917 оны хооронд хийгдсэн Британий эзэнт гүрний өмнө туйлын экспедицийн тухай баримт киног үзсийн дараагаар олжээ. Удалгүй Майкл өөрийн сайн найз Брайан Коносигт санаагаа танилцуулснаар цувралын хөгжүүлэлт аль биесээр эхэлсэн байдаг. Эхэндээ тэдний төсөөлөл нь өмнө туйлд амьдардаг хүүхдүүдийг галын хүмүүсийн дарангууллаас аварч буй нүүдэлчин хүүгийн тухай энгийн нэгэн түүх байсан ч хожим нь хөгжүүлэлтийн явцад дорнын тэр дундаа Азийн соёл, зан заншил, философи, тулааны урлаг зэрэг олон элементийг шингээснээр өнөөдөр бидний мэдэх Аватарын ертөнц бүрэлдэхүүн тогтцоожээ. Хожим нь Майкл болон Брайанаар төгслөө Никлодийн сувгийн удирдлагуудад танилцуулж Анг, Катара, Сокко нарын түүхийг дэлгэрэнгүй танилцуулснаар төсөл аль биесээр эхэлж 2004 онд Сан Диегогийн Комик-Кон арга хэмжээний үеэр анхны тизерээ олон нийтэд хүргэсэн байдаг. Аватар сүүлчийн агаарын шидтэн цуврал хэдий гаднаас хөнгөн хүүхдэд зориулсан адал явдал цуврал мэт харагддагч цаанаа дайн тулаан, сэтгэлийн шарах, гар цохрол, үгэл амьдрал зэрэг маш хүнд сэдвүүдийг гүнзгий үндсэн бүтээл юм. Гэхдээ цувралын хамгийн онцгой тал нь эдгээрийг хэд бараан хүнд байдлаар ус харин маш гоё содон, зохиолын ертөнц дөрүүдийн хоорондын харилцаа мөн тэдний айжмаар хувьсан өөрчлөгдөх замл зэрэгээр хүргэж чадсанд оршдог үлээ. Тийм болохоор Аватарын түүх бол дан ганц хүүхдүүд зориулагдсан бус бүх насны үзэгчдэд тохиромжтой нэгийг бодуулж хоёрыг сурах цуврал байгаа шүү. Одоо хэдүүлээ үг болдож ухар болохоос өмнө цувралаа эхлүүлье. Нэрээ та хэд минь бичлэг эхлүүлэхээс өмнө манай сувгийг дэмжиж лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Хэрэг марцсан бол яг одоо дарчих. 1 минутын хугацаа чамд юу авчрах вэ? Энэ хугацаанд нэг киноны мэдрэмж авчирч чаднаа. 1 минут кино аппликейшн бол завгүй амьдрал зориулсан богино киноны шинэ үе юм. Ердөө 1 минутанд үйл явдалд нь автаж уйдах завгүй өнгөрнө. Хүссэн үедээ хүссэн төрлөө сонгоод ганц минутанд асар сонирхолтой шинэ түүхийг яриулаарай. Яг одоо Play Store болон App Store-оос 1 минут кино гэж хайгаад аппликейшнаа татаад үзээрэй. Яг одоо эхлүүл. Танд 1 минут хангалттай. Нэгдүгээр анги. Ус, газар, гал, агаар. Эрт дээр үед эдгээр дөрвөн элемент нэвтэй найртайгаар амьдран суудаг байсан боловч нэг л өдөр галын ус дайн эхлүүлснээр бүх зүйл өөрчлөгдөжээ. Ганцхан Аватар л эдгээр дөрвөн элементийг эзэмшиж галын улсын эзэн төрөнгөөлөгчдийг зогсоож чадах байсан ч тэрээр хамгийн хэрэгтэй цагтаа уул мөргүү алга болсон байна. Үүнээс болоод галын ус орчлон ертөнцийн тэнцвэрийг улам ихээр алдагдуулж 100 жилийн дараа гэхэд ялалтанд маш ойрхон төгөж ирээд байлаа. Жухам цувралын түүх маань ингэж эхлэв. За үүний дараагаар үзэг солигдоход бид өмнөдийн усны омгийн Катара эмээх охинтой танилцав. Катара бол ах Соккогийнхаа хамтаар өмнөд туйл амьдардаг усны шидтэн охин бөгөөд түүнээс өөр усны шидттэй хүн өмнөдийн огт бараг байхгүйгэн шүү. 2 жилийн өмнө Сокко Катара хоёрын аав нь бусдовгийн ирчүүдийн хамтаар газрын хаант улс руу тусламж ухаар явсан ажээ. Нэгэн өдөр Катара Сокко хоёр мөсөн далайн дундуур ангөрөө хин явж явахдаа Катара маань усны шидээрээ загас урьж авсан ч Сокко гэж нэг хөлдөө юм царайлаад дүүгээ тоохгүй байдаг нас. Тэгж жагаад манай хүн бас сайхан гарал да. Катара усны шидээ ашиглаж байх зураа санаандгүй ах дээрээ ус асгаад айтал Сокко ч одоо бөөн ууруулж чамайг усны шидээ ашиглах болгонд би дандаа норж байдаг гэд үгэлж аншаад бөө юм боллоо. Тэгэр нь Катарагийн уур нь гинт хөрөнгөтэй ахыгаа амар загнаад үйж өтл өөрийн мэдлгүй шидээ ашиглаад ардаа байсан мөсөн уулыг дундуур нь хуугаад хайчвал яах вэ? Айх тэр гэж. Тэгтэл удалгүй тэр голоос нь гинт нэг бөөрийн хэлбэртэй хөлдөө хүмүүс гараад ирдэг ба дотор нь нэгэн хүү бяцлаглын хэлбэртэй сууж байхыг Катара охин олж хараад мөсийг нь халах гэж үстэл гинт нөгөө мөсөн дотроос чинь маш хурц цэнхрөнгийн гэрэл агаар цацарлаа. Энэ зур өмнө туйлын мөсөн далайд галын улсын цөллөгдсөн хунтайж Зуко авгаах Айрогийнхаа хамтаар Аватарыг хан явж байж таардаг бөгөөд өнөө айхтар хурц гэрлийг олж харангуутаа хөлгөө тэр зүг чиглүүлэхийг тушаав. Нөгөө талд өнөө бөөрөнхий хүмүүс хагарсны дараагаар Катара Сокко хоёрын урд нэгэн ламхаа гарч ирэн ухаан алдаад унав. Тэгтэн Катараж тэр хүүг очин дэврэн харахад өнөө хүү удалгүй ухаан оронгуутаа Катараг харснаа. Чи надтай цуг хамт явж пингвин харах уу? Энтэр гэж асуувал яах вэ? За ингээд бид албан ёсоор цувралынхаа гол дүр болох Аватар буюу Ангтай танилцж байгаа юм. Анг алга уснаас хойш 100 жилийн дараа иргэн сэрсэн ч өөрийгөө 100 жил хөлдөө мөсөн дотор байснаа мэдэхгүй байдаг наасан. Катара Сокко хоёр ч одоо Ангийг харчаад бараг шоконд орсон зогсож байдаг ба Ангийг найтайхдаа шууд 100 футын өндөрт нисхийг хараад агаарын шидтэн юм байна гэдгийг нь ойлгож байгаа юм. Катара Сокко хоёр өмнө нь амьдралдаа хизээч агаарын шидтнийг харж байгаагүй ба агаарын шидтэнгүүд Аватарыг алга болохтой зэрэгцээд үгүй болсон гэдэг. Яагаад гэдэг учрыг нь дараагийн ангиудаас олж мэднэ. За үүний дараа үзэг солигдоход Анг ч одоо өөрийгөө Аппа эмээх нисдэг сарлаг гээд амар том биетэй 6 хөлтэй том сүлтэй амтнараа Катара Сокко хоёрыг овог руу хүргэж өгөх гэтэл Аппа нисдэггүй хөрхий. Дөнгөж нойрноосоос ирсэн болохоор тэгж байгаа юм болоо да. Ингээд удалгүй нар жаргах тийшээ хандаад орой болохтой зэрэгцэн Зуко Ангийн байгаа зүг рүү хөлөгтэйгөө явж байдаг бол Катара Ангийг агаарын шидтэн болохоор нь хэлж байгаа юм. Чи Аватарт юу тохиолдсонг мэдэхгүй үсттэй гэж асуухад Анг хариудна. Өө би тийм хүн танихгүй энэ төр гэд бас мэдэн бодлоо.
Уг нь өөрөө аватар юм байгаа штэ. Үүний араас Анг ч одоо Аппагийн нуруунд дээр унтаад явж байхдаа хэрхэн өмнөд төлд ирээд Аппатай хамт мөсөн дотор орсон дурсамжаа зүүдлээ. Гэсэн ч удалгүй Катар орж ирэн Ангийг сэрээдэг ба тэд аль хэдийн Катарагийн амьдардаг өмнөд усны овог дээр хүрэлцэн ирсэн байв. 2 жилийн өмнө Катара Сокко хоёрын аав овгийн хамаг ирчүүдийг дагуулan явсны дараагаар дандаа эмэгтэйчүүд хүүхд төгсчүүл овогт үлдсэн бөгөөд маш цөөхөлөх нэмаа. Үүний араас Катара Ангд өөрийнхөө эмээг танилцуулдаг ба Анг өөрийгөө агаарын шиттэн хэмээн танилцуулаад араас нь овгийн хүмүүст нисэж үзүүлв. Гэсэн ч тэгж нисэж байхдаа Соккогийн босгосон цасан ажиглалтын цамхаг энтрийг нурааж хаяад Соккогийн дургуг нь улам хүргэж өглөө. Энэ зур Зуко ч одоо аватартай тулдахдаа бэлтэж галын шидэ давтсан шигээ явж идэг бөгөөд аватарыг 100 давсан настай их хөгшин хүн байх ёстой хэмээн дотроо бодон явж байв. Гэхдээ аватар нь дөнгөж 12 настай хүүхэд байгаа шүү дээ. Тэнгүү дараагийн хэсэг эхлэхэд Анг пингвин олж харангуутаа барьж аваад тоглох гэтэл юусоо чадсангүй. Тэр үед нь Катарач Анг дээр ирэнгүүтээ хэлж байгаа. Анг хэрв чи надад усны шид зааж өгвөл би чамд пингвин байхыг зааж өгье гэж хэлдэг ба Анг хариуд нь би чинь усны биш агаарын шидтэн штэ гэтэглээ. Үүний араас Анг Катарад хамтдаа хойд усны овг руу очиж усны шид сурж болно штэ энтергээд Катарад хэлдэг ба бүр Катарыг дагуулж явах юм боллоо шүү базарван гэж. Ингээд удалгүй манай хоёр ч одоо цугтаа пингвинүүд барьж аван гулган тоглож байхдаа олон жилийн өмнө энд ирээд гатсан галын усын хөлөг онгоц төр хүрдэрлээ. Тэгтэл тэр үед нь Анг дотор нь орж үзийгээд Катарыг дагуулж ордог ба тех үеэр авчиад галын усынхны тавьсан зангийг идэвхжүүлж Зукод өөрийгөө хаана байгаа байршлыг мэдэгдүүлээд хийчихв. 2 дугаар анги. Ийхүү зурлын 2 дугаарыг эхлэхэд Анг Катара хоёр эргэн овог дээр хурж ирэхэд Катарагийн эмээ болон Сокко хоёрч манай хоёрыг толгой түрээгүй загнаж өглөө. Аргачгүй л дээ. Очиж болохгүй гэсэн хөлөг рүү ноцсон юм чинь тийхгүй гэд яав дээ. Ядаж явахад Сокко Ангийг галын улсын тагнуул дайсан энтергээд буруутгаж гардаг ба Катарач Ангийг чадгатгаараа өмөрсөн боловч Сокко Ангийг овгоосоо хөөж явуулахар боллоо. Тэр үед Катара Ангийг даган явах гэсэн чи Анг түүнийг болиулан өөрөө ганцаараа яваад өглөө хөрхий. Ийхүү дараагийн хэсэг эхлэхэд Анг ч одоо Катара Сокко хоёрын овгоос нэлээд зайтай байрлж байтал Зуккогийн хөлөг тэдэн рүү чиглэн явж байгааг анзаараад шууд овг руу буцан яв. Тэр зур Соккоч тулаанд бэлтгээд байж идэг ба хөөрхийн анх удаа галын улсын хүмүүстэй нүр тулах гэж байгаа юм шүү дээ. Нөгөө талд Зуккоч одоо аватарыг барьж авахд ч бэлтгээстэй. Ингээд удалгүй Зуккоч хүмүүстэйгээ цуг Соккогийн овгийг нураангаа алдан хурч ирдэг ба тэр үед нь Соккоч одоо Зукко руу дайрах гэж утсан ч Зукко Сокко хүрээтгэхлээр нэг өшгөлөөд л унгаагаад хайжул яах вэ? Аваа биртэ хүн тайж явах нэ. Үүний дараа Зуккоч одоо Катарагийн эмээг барьж авснаа. Би аватарыг хайж байна. Тэр энэ нэмээтэй адил насны бүх элементийг эзэмшсэн хүн байх ёстой энэ гэд атмантаж гарваа. Тэгтэн Сокко ахин Зуккодод тулдах гэд баахан тонгочж өгсөн ч олигтой тулааны бэлтгэл байхгүй учраас юу шалах вэ дээ. Тэрээр эцэст нь Сокко яг Зуккод алуулах гэж байтал Анг мань пингвин унсаар гарч ирэх ба Зукког дайрж унгаагангуудаа Зуккотой агаарын шидээрээ тулдах гэж үзлээ. Гэсэн ч Катара Сокко хоёрын овгийн хүмүүс аюулд орсон байгааг харангуудаа хэлж байгаа. Чи энэ хүмүүсийг зүгээр орхино гэвэл би чамтай хамт цуг явъя гэж хэлэн Зуккотой хамт цуг яваадаг. Ийхүү орой болоход Катара Сокко хоёр Ангийг зүгээр явуулалгүй түүнийг аврахаар болцгоовоо. Тэгэхдээ манай хоёр аватартай хамт цуг дэлхийг тойрон явахдаа бэлтгэж эхэлдэг ба эмээнч манай хоёрыг сайн яваараа хэмээн өрөөгөөд завин цуулган үдэж өглөө. Тэр хооронд Зуккоч аватарыг барьж авсандаа сэтгэл хангалуун байдаг ба Ангийн байн авч явдаг савааг аавда бэлэг болгож өгнө гэдэг тэглээ. Гэсэн ч Анг Зуккогийн хөлөг дотор орж ирснийхээ дараагаар ядах юмгүй агаарын шидэ ашиглаж байгаад хүмүүсээс цугтаачж байгаамаа. Энэ зур Катара Сокко хоёр Аппаг олон унаад явж байдаг ба Ангийн хэлснээр яаж нисэх арга нэг л олж өгдөг вэ? Тэгсэн ч удалгүй Сокко тоглоом шогломоор Аппаг нисгэж магадгүйгээд баахан үг хэлж байгаад еп гэд хэлснэ. Аппа минь гинт сүлээд дэвэд нисэд эхлүүл яах вэ? Нисдэг сарлаг гэдэг байгаа шүү дээ. За ингээд Сокко Катара хоёр маань Ангийн араас Аппаг үнэн явж байх зур Анг болохоор Зуккогийн хөлөг дотор жинхэнэ бужигнуулж хідэн галын шидэнгүүдээр баг тоглоом шоглоом хийгээд цугтаад яваад идэг насан. Тэгсэн ч удалгүй Анг нисдэг саваагаа авах гэж байхдаа Зуккодод тулсан ч агаарын шидэ ашиглаж байгаад айтайхан цугтаад гарчив. Тэнхүү Анг ч одоо саваагаа олсон болохоор буцаад Сокко Катара хоёр руу нисэж очихоор хөлгийн хитэгнээс үсэртэл Зукко араас нь хурч ирээд Ангийн хөлнөөс нь зурангуудаа хөлөг дээр унгаагаад таялаа. Ийхүү манай хоёрын тулаан 2 дугаар раунд эхлээд үжитл ашгүй Катара Сокко хоёрч Ангийг олоод хүрээд ирвэ. Гэсэн ч Анг маань Зуккодод тулдаж байхдаа галын шиднээс нь болоод хөлгийн тавцангаас хоошоогоо ус руу унцдаг ба яг живэх гээд үжитл гинт нүдэн цэнхэртэж усан доороос гарч ирэнгүүтээ асар их хүчээр Зуккогийн хүмүүс рүү дайрч Зукког өөрийг нь хөлгийн тавцангаас ус руу шидэд оруулж байгаа. Тэгсэн ч удалгүй Анг ухаан алдаад ундаг ба Зуккогийн хүмүүсийн анхаарлыг сарнсан зур Катара Сокко хоёр маань хөлөг дээр буунгуудаа Ангийг аван цогтлаа. Тэр үед Зуккоч уснасаа гарч ирээд авгаах Айротоогоо нийлж байгаад галын шидээрээ галт бөмбөг үүсгэн зогсоох гэсэн ч Анг агаарын шидэ ашиглаж байгаад нөгөө бөмбөгийг нь мөсөн уул руу чиглүүлж хаяад Зуккогийн хөлгийг мөсөн нурангаар дарж тэнд нь гацаагаад хайчваа. Ингээд ангийн төгсгөлд манай гуравч иргэн нийлж Катара Ангаас асууж байгаа. Чи яагаад аватар гэдгийг хэлээгүй юм бэ гэж асуухад Анг хариуд нь. Учир нь би аватар болохыг хүсээгүй учраас гэж хариулв. Тэгж манай гуравч аль биесээр хамтдаа аялахаар болдог ба урд удаан аялал чинь гурыг одоо хүлээж байна да.
Ингээд сурлын 3 дугаар анги эхлэхэд Анг маань Катара Сокко хоёрыг дагуулan өөрийнхөө гэр болох өмнөдийн агарын сүм рүү аялд гарахаар бэлтгээд байж байгаа. Харин нөгөө талд Зуко өөрийн хөлгөө галын усын завсрын бааз дээр аваачин засуулах гэтэл тентхийн захирагч Жао гэд нөхөрч одоо яагаад хөлгөө нь ийм том гибдэл авсан энтергээ шалгаж арлаа. Одоогоор Аватрын иргэн ирсэн талаар зөвхөн Зуко мэдэж байгаа бөгөөд хэрвээ өөр хүмүүс мэдчихвэл барьж авахд улам төвөгтэй болно шүү дээ. Дараагийн хэсэг эхлэхэд Сокко өлсөө татаасан далайн хамныхаа маха идэх гэтэл өчтөр оройны галд Анг тэрийг нь мод гэж бодоод хийцэн байвал яах вэ? Тийм болохоор Сокко ч өөрхий ходоо тоосон чигээрээ өмнөдийн агарын сүм рүү явж байгаамаа. Тэгсээр удалгүй манай гуравч өмнөдийн агарын сүм байдаг өндөр уул толгод дээр дөхөн ирэхэд Катарач Ангд хэлж байгаа юм. Анг хэдүүлээ сүм дээр хүрэхээс өмнө чамд хэлэх ёстой зүйл байна. Чи юу харахаа бэлтгэлтэй байх ёстой. Галын ус маш хэрцгий. Тэд ээжийг маань алсан. Танаа хүмүүс ч гэсэн тийм зүйл хийсэн байж магадгүй. Гэт хэрэндээ л анхааруулах гээд үзв. Гэсэн ч Анг Катарагийн хэлсэнд нэх ач холбогдол өгөлгүй агарын шидэнгүү дахиж харагдаагүйгээд устж алга болсон гэсэн үг биш шүү дээ. Хэмээн аль болох өөрийнхөө хүмүүстэй уулзна гэсэн итгэлээ алдахгүй явсаар л байв. Ийхүү манайч яриагаа дуусахтаа зэрэгцээд Анг Цоко Катарго руу Апа гүнсаар өмнөдийн агарын сүм дээр хүрлцэн ирэв. Өмнөдийн сүм нь манай Гимлан нуруу шиг тийм өндөр уулан дээр оршдог ба энгийн хүмүүс юм уу бос чидэнгүүд бараг хүрэх боломжгүй ажээ. Тэр зүр өнөө гайтай захирагч Жаоч одоо Зукогоос дахин Аватар амьд байгаа талаар ямар нэгэн зүйлийг олж мэдсэн эсэхийг асуусан ч Зуко юу ч хариулсангүй. Гэсэн ч захирагч Жаогийн хүмүүс Зукогийн хөлгөн хүмүүсийг байцааж байгаад Аватарыг амьд байгаа талаар мэдээд авчдаг наасан. Цаанаа л нэг хүүтэн царайтай зэвэн гаргаж энэ хооронд Анг гэртээ ирэн өөрийнхөө хүмүүсийг хайж гарсан ч агарын сүм дээр хинч байсан. Үүнээс болоод Анг баг зэрэг гуниглаад эхлэхээр нь Сокко Ангтай цуг тоглох дуртай агарын шидэнгүүдийн тоглоомыг тоглох гэсэн биш бөмбөгөн цохиулаад алуулангаа алдаж байгаамаа. Тэгтэл яг тэр үеэр нь Катара Сокко хоёр агарын сүм дээрээс галын усын цэргүүдийн дуулгыг олдог ба агарын сүм дээр яаж иж байгаад ирсэн нь эндээс тодорхой болов. Тэгсэн ч Катара энэ талаар Ангд мэддэгдүүлэхийг хүсэлгүй тас нутгаа. Галын ус өөрийнх нь гэрлүүн дайрсан гэдгийг мэдвэл Ангийг үнэхээр шархлуулж магадгүй гэж бодоод байгаа юм байна л да. За үүний дараа манай гуравч сүм дээр явж байхдаа Ангийн багш Гаяцо гэлэнгийн хөшөөг олдог ба хөшөөг харангуйтаа Анг маань анх Аватар гэдгээ сонсоод гуниглаж байхад нь багш нь хэрхэн сэтгэлийг нь тайвшруулж байсан дур сумжаа эргэн санав. Ийхүү манай гурав сүм дотор явсан ортол зөвхөн агарын шид ашиглаж байж онгойлгодог томоо хаалга байдгийг олдог ба Анг ч одоо шидээ ашиглан онгойлгож сүм рүү явсан орлоо. Тэгсэн дотор нь Ангаас өмнө амьдарч байсан мянган Аватаруудын чулуун хөшөө байвал яах вэ? Ингээд манай эд хөшөөнүүдийг сайтар ажиглаад байж байтал ардаас нь хүн шиг юм ороод ирвэ. Тэгтэл аз ууш тэр нь зүгээр нэг том далбар чихтэй лемүр гэдэг амтан байдаг наасан. Араас нь өнөө лемүрийг харангуйтаа Анг ч одоо тэжээвэр амтнаа болгоно гэд тэгтэн Сокко хажуудлаас нь үгүй би наатах чинь шарж иднэ энтэр гэд Анг Сокко хоёрч уралдаж муралдаад алж өглөө. Энэ зүр захирагч Жао Аватарыг өөрөө хайж болохоор болохт нь Зуко мөчөөгөө өгөлгүй. Би чамаас өмнө Аватарыг хайж болоод эцэгтэй өгч өөрийн нэр хүндээ сэргэн гэж хэллээ. Тэгтэн захирагч Жао ч одоо Зуког өдөж чи Аватартай байсан байгаагүй аавынхаа нүдэнд ялагд левээр байголноо гэж хэлдэг ба үүнээс ч Зуко Жао хоёр халз тултаар болчихв. Нөгөө талд Анг лемүрээ авах гэж явж байхдаа сүмийн уулын бэлд байсан нэгэн байшингийн нурган руу яваад ортол дотор нь бөөн галын шидэнгүүдийн цогцтонд Ангийн багшийн арг яс байж байгаа юм тэрэ. Тэгэхээр бүгдийг нь хүйс тэмтэж хайж л дээ. Тэгж бодлогоо Сокко орж ирээд Ангд бүх зүйл зүгээр болно гэд хэлэх гэтэл Ангийн нүд нь агарын шидэдний мастрын шивээс нь гэрэлтэж эхэлдэг ба үүнтэй зэрэгцээд сүм дотор байсан Аватарын хөшөөнүүдийн нүд нь ч гэрэлтэж эхлэв. Тэгтэл энэ ганцхан агарын сүмд бус дэлхийн бусад Аватарын сүмүүд ч гэсэн тохиолдож байдаг ба ингэж дэлхий дахин Аватар иргэн ирсэн гэдгийг нь мэдэж авна. Тэр хооронд Анг өөрийн хянах чадвараа алдаж бүх хүчээ ашиглан өнөө барилгыг нурааж хайхад Катара Сокко хоёрч Ангийг болиулах гэтэл Анг тэдний үгийг ер нь тооц сонссонгүй. Дараагийн хэсэг эхлэхэд Зуко Жао захирагчтай хас тулдаж түүнийг буулган авахд Жао хөгийн гар болохоор Зуког аргашаа харж байхад нь дайрах гэж үзэж энтер. Тэр үед нь муу авгаах Айрон гарч ирээд л Зуког аварч хөлөгтөө буцан сув. Ингээд ангийн төгсгөл болоход Аватарын төрхөндөө орсон Анг руу Катара дөхөн очингуудаа Анг би чамайг ууралж байгааг мэдэж байна. Хайртай хүмүүсээ алдах нь их хэцүү. Би ч гэсэн ээжигээ алдахдаа чамтай ижилзүүл мэдэрч байсан. Гэхдээ чи багшигаа өөрийнхөө хүмүүсийг алдсан ч чамд Сокко бит хоёр байгаа шүү дээ. Гэж хэлэхэд Анг тайвширч эргэн хэвэндээ орж байгаамаа. Үүний дараа манай гуравч буцан хөдлөх гэж байтал Ангийг хөвөөд байсан лемүр буцан ирээд Соккод баахан жимс авчирж өгснөөр өсөж үх хаялаас авардаг ба Анг түүнийг тэжээвэр амтнаа болгоод Момо гэдэг нэр өгөн цааш аяллаа үргэлжлүүлв. 4-р анги. Ингээд дараагийн анги эхлэхэд Зуко хөлөг дотроо галын бяцлал хийгээд байж байтал авгаах нь орж ирээд Аватарын мөрийг алдснаа хэлтэл Зуко гинт дурлаж арай л өөрийгөө шатаагаад хайцсангүй. Тэр зур манай гуравч хой зүгийг чиглэн явсаар удалгүй далайн дундах нэгэн арал дээр хурч ирэв. Арал дээр ирснийхээ дараа Сокко Катара хоёр Ангаас энэ зогсох шаардлагатай хэсэгтлэр асуудал тэрээр Апа ядарсан байгаа энтергээд худлаа үнэн шалтгаан хэллээ. Гэхдээ яг үндэ бол манай хүн чинь загастай тоглож уйдагаа гаргах гээд бууж ирсэн байдаг наасаа. Яалтчгүй 100 настай хүүхэд юм да. Удалгүй Ангч далайн усанд ороод баахан загас жарахаа барин тоглож бас хажуугаар нь тэрийг
тэрийг Катарад харуулж гайхуулах гэж байтал гэнт тусан дотроос аврах том мангас гараад ирвэ. Араас нь өнөө мангасч Ангийг яг барьж идэхэд төөж эхлэхэд Анг мань агаарын шидэ ашиглан байж мангасын амнаас зүхтан эргэн иргэдээр буцан гарав. Тэгтэл яг үүний дараагаар арлын оршин суугчид гарч ирээд манай гурыг бариад авчул яах вэ? Үтгэх нэр. Дараагийн хэсэг эхлэхэд манай гурав Койши арлын оршин суугчтай танилцваа. Койши бол Ангийн өмнөх газрын улсын аватар байсан ба энэ арал нь Койши аватрын төрсөн нутаг гин шүү. Манай гурвыг Койшигийн дайж тэмээх дан октоудаас бүрдсэн цэргүүд барин авсан байдаг ба арлыг хамгаалдаг цэргүүд ажээ. Тэгтэн Соко октоудад баригдсанаа мэдчихэд баахан октоуд гарч ирээд бид гурвыг барьсан байх ёсгүй. Энтергээд буруу зүрх юм яриад улам дургууг нь хүргээд үүдэг наасан. Тэгэхээр Койшигийн дайждын ахлах Суки Соког түрүүний амар том далайн мангасын хоол болох гээд байж утал Анг өөрийгөө аватар гэдгийг тэдэнд хэлснээр ашгүй амь илтрэн үлдэж байгаа маа. За үүний дараа аватрыг Койши арал дээр ирсэн гэдэг яриач газрын усаар нэг тархасаар удалгүй Зукогийн чихэнд хүрэхэд манай хүн шууд барьж авна гэд явуулгүй яхав дээ. Тэнгүү маргааш өдөр нь болоход Койши арлынхан ч Анг болон Катара Соко нарыг маш сайхан хоолж унтлаад хүнд зочноо болгодог бол Соко маань октоудад баригдсандаа хууралсан хэвээр л. Ядаж байхад Койши арлын хэдэн жаахан октоуд нь манай Ангийг зүгээр байлгадаг ба хаа байгаа газар нь дагаж магаад бараг л фэн клуб энтер болцсон ч байх шиг. Анг маань бас тэгж байгаа доод юм аа. Энэ зүр Сокоч иргэн Суки болон Койшигийн дайж дээр очингуудаа бас олон толоо юм ярьж байгаад алууланга алддаг наасан. Ер нь хажирахгүй нөхөр юм аа та. Нөгөө талд Катарач явах хүнсээ базаагаад үжитэл Анг хурч ирэнгүүтээ би энд дахиад жаахан байдаг юм уу гэж бодож байна. Энтергээд Катарагийн дургу хүрээ таяад тур тар хийлээ. Ер нь хизээ хойд усны ов руу явж усны шидээ сурах гээд байгаа шаар байт. Үүний дараагийн хэсэг эхлэхэд Соко маань дахин Суки дээр ирэнгүүтээ уучлал гуйж миний багш болооч энтергээд гуйдаг ба Сукитэй хамт Койшигийн дайчдын тулааны урлагийг сурч эхэллээ шүү. Тэгж байх зур Анг ч одоо Катарагийн уурыг гаргахын тулд дахин нөгөө далайн мангас дээр явж очингуудаа худлаа мангаст баригдсан мэт болж сүүлдээ мангасандаа жинхнээсээ бариуланга алдаж живж өхөнгө алдлаа. Даанч октод хараад бүр хүнээ байгаад байсан юм аа. Тэгтэн Катара Ангийг уснаас аваад өчөтөл Зуко цэргүүдтэйгээ Койши арал дээр хурч ирэн Ангийг хайж эхлэвэ. Ингээд ангийн төгсгөл эхлэхэд Зуко цэргүүдтэйгээ Койши арлыг сүйтгэж Суки Соко ирч одоо Зуког зогсоох гэж чадлаараа үтсэн боловч барсангүй хөрхий. Тэгж байтал удалгүй Анг гарч ирээд Зукодо дахин дулдаж хэсэг хугацаанд цаатуулав. Гэсэн чи Анг явахгүй бол Койши арлын хүмүүсийг авч чадахгүй гэдгээ ойлголоо. Энэ үед Суки Соко дээр ирэн Ангийг аваад яв гэснээ манай Сокогийн хазар дээр нь үнсдэг ба Суки октоудтайгаа хамт Зуког саатуулж явах зур Анг Соко Катара гуравч Апаг үнэн зугтааж амжив. Тэгсэн Анг Койши арлыг шатаж байгаа чигээр нь хаяаж явж чаддгүй ба далайн ус руу шумбан орж нөгөө авраг мангас чинь унан гарч ирэнгүүтээ тосгоны галыг унтрааж хаянгуудаа Апаг үнэн цааш явлаа. Ингээд үүний араас цуурлын 5 дугаар анги эхлэхэд Анг Соко Катара гурав маань газрын эзэн тулсын бүрэлдэхүүнд байдаг Омошуугийн вант улсад хүрэлцэн ирвэ. Омошуу бол газрын эзэн улсын 2 дахь томот өгөөд хэдүүлээ удахгүй газрын эзэн тулсын нийслэлтэй танилцах болно. Ийхүү Анг Омошууг харангуудаа шууд яваад очихсан чинь Соко Катара хоёр түүнийг зогсоож Апагийн үсносыг авангуудаа Ангд хиймэл ус сахал энтер хийж өгөөд хөгшин үншиг болгов. Учир нь тэгээд шууд яваад орчвол аватар гэдэг нь ойлгомжтой болоод баригдана шүү дээ. Анг маань бас тэгж байгаад их гений юм аа хөрхий. Хүүхчүүд дээ. Үүний дараа манай гуравч Омошуугийн хаалгаар амжилттай нэвтрэн дотор нь ортол Омошуугийн алдартай хүргэлтийн системийг олж хардаг ба газрын шидэнгүүд чулуун тэрэгэн дотор эд зүйлс хийж шидэ ашиглан хөдөлгөөд хотын ийш тийш хүргэдэг ажээ. Хурган одоо галт тэрэг юм уу хаашаа. Анг Омошууд 100 жилийн өмнө ирж байхад Буми эмээх найзтайгаа хамт хүргэлтийн тэргээр гулсаж тоглож байжээ. Тийм болохоор Анг энэ удаа ахин тэргээр тогтохдоо Соко Катара хоёрыг аван суудаг ба тэргээр доош гулсаж байхдаа баахан юм хүм эвдэж өөр тэргүүтээ мөргөлдөнгөө алдан явсаар эцэст нь Омошуугийн цэргүүдэд баригдчихв. Гэ бас тэгж байгаад бүр янзын хөдөлгөөнтэй юм аа. Ингээд дараагийн хэсэг эхлэхэд Омошуугийн цэргүүд манай гурвыг хаан дээрээ авчран ямар ялар шийдэхийг тодруулахад Омошуугийн нилээд настай хөгшин хаан Ангийг маш сайн ажиглаж байснаа. Тэднийг хоолол энтергээ зарлиг болгова. Юу гэсэд байгаа юм бол тоо. За үүний араас манай гуравч одоо Омошуугийн хаантай цуг хоолж гардаг ба энэ үеэр Омошуугийн хаан Анг руу дахианы мүч шитгэхэд Анг шидэ ашиглаж байгаад өөрийгөө аватар гэдгийг мэдгүүлээд хайчдаг наасан. Тэгж манай гуравч хоригддаг ба маргааш нь Омошуугийн хаан аватарыг үхлийн 3 сорилд оролцуулахар боллоо шүү. Яа. Ингээ манай гуравч шоронгийн өрөөндөө ороод иртэл тэр нь шорон гэхээргүй тухтай өрөө байдаг ба Анг ч одоо Момог өрөөнд нь байсан жижигхэн агаржуултын хоолоогоор чихэн Апаг авчруулах гэсэн ч бүтсэнгүй. Тэнхүү өглөөлж Анг сэртэл Соко Катара хоёрыг цэргүүд аваад явсан байдаг ба араас нь Ангийг дагуулan Омошуугийн хаан дээр авчирв. Тэгтэн хаан хамгийн анхны сорил гингүүтээ Ангаас өмссөн шинэ хувцас нь ямар байгаа талаар нь асууж энтер. Гэхдээ ер нь галзуу юм шүү дээ. Түүнд нь Анг хариуд нь таны хувцас зүгээр л харагдаж байна гэж хариултал хаант нь чи эхний сорилоо давлаа гэд одоо аюултай сорилоо эхлүүлнэ хэмээн хэллээ. Үүний дараа хаантан маань Соко Катара хоёрыг иргэн авчруулахдаа хуруунд нь болон бүгж зүүлэгдэж
өршөлдөг ба анги хэрвээ хурдан сорилоо биелүүлэхгүй бол эдгээр болрууд нь ургасаар манай хоёрыг боож ална гин шүү. Бацран гэж. Удалгүй Омошогийн хаан ангид эхний сорилоо өгөхдөө түүнийг агууруу оруулангуудаа хүчтэй усны урсгал донд байрлуулсан түлхүүрийг авшир энтергээ тэглээ. Гэхдээ тэгт нь анги эхэндээ жаахан бүтлгүүцсэн ч сүүлд нь агаарын шидэ ашиглаж байгаад түлхүүрийг нь амжилттай буцаан авчирч өгөв. Үүний араас хаан дараагийн сорилоо өгөхдөө ангийг торон дотор оруулангуудаа өөрийнх нь тэжээвэр туулай мангасыг авчир энтергээд балай даалгавар өглөө. Тэгэхэд анги маань амьтдад угаасаа сайн болохоор нөгөө туулай мангасаа ч гэсэн ядах юмгүй хаан дээр буцаан авчирч өгсөн байгаамаа. Ингээд хаант нь сүүлийн сорилоо өгөхдөө ангийг халц тулаанд оруулахар болов. Тэгэхдээ ангийг тулдах хүнээ өөрөө сонгох боломжийг өгөхөөр нь анги Омошогийн хааныг хөгшин болохлоор сонгогдол цаадгаар нь эсрэгээрээ амарлаг булчин энтертэй нэлээд чадaltaй гарын шидтэн байвал яах вэ? Ийхүү Омошогийн хаан болон анги хоёрын тулаан эхлэхэд хаангооч ангаар зүгээр тоглодог ба сүүлдээ анги дээр хаан сэнтигээ өргөж авчираад унгаах гэж үзлээ. Яа. Гэсэн ч Омошогийн хаан эцсийн мөчөд ангийг өршөөдөг ба өөрийнх нь нэрийг зөв таавал Катара Соко хоёрыг сулдан хэмээн хэлвэ. Тэгэхэд нь анги сайтар бодсны эц тааны нэрийг Бүүми хэмээн хариулв. Тэгтэл Омошогийн хаан үнэхээр л 100 жилийн өмнөх ангийн найз үйж тардаг ба одоо тэгэхээр 112 настай болж байна уу та. Бурхан минь гэж. Үүний дараа манай хэд ч яагаад ангийг сорилтонд оруулсныг асуухад Бүүми хариуд нь би хүмүүсээр тоглох дуртай юм аа. Гэхдээ надад шалтгаан байсан. Анги дэлхийн ертөнцид 100 жилийн дотор асар ихээр өөрчлөгдсөн. Одоо чиний үүрэг бол галын эзнийг ялж орчлон ертөнцийн тэнцвэрийг сэргээх. Чамд сурах ёстой олон зүйл байна. Чи бүх дөрвөн шидийг суралцах ёстой. Хэмээн түүн захиж хэлв. Ингээд ангийн төгсгөлд анги Бүүмид талархлаа илэрхийлсний дараагаар цугтаа дахин нэг удаа нөгөө чулуун тэргээр гусдаг ба тэгтээ ахаад л бөөн юм эвдэж мөвдөд алж өгнө. Бүтэхгүй маань арай. Үүний дараагаар зурлын 6 дугаарыг эхлэхэд манай агуур ахаад л хоол хүнсэн дуусан учраас газрын улсын хаан нэгтээ ой модон дотор буудлаад байж байлаа. Тэгтэл гинт ой дотроос чанга нүрүүлэх дуу сонсогддог ба манайд ч одоо юу юм болоо гэд очиод үстэл нэгэн залуу газрын шидтэн том чулууг дээш доош нь өргөөд удирдаад явж ивэл яах вэ? Яа. Гэтэл тэр үед Катара нөгөө газрын шидтэнээр шууж өвччоод сайн уу намайг Катара гэдэг хоёлаа танилцъя. Хэмээн чанга ашигартал өнөө гарын зүгтаагаад явуулгүй яах вэ? Катара маань арай крашлаад байгаа юм шиг зү. Дараагийн хэсэг хэлэхэд манай ойн дундах голыг даган уруудахад нэгэн тосгон дээр хурч удалгүй явсаар саяын газрын шидтэн залууг олж уулзав. Шидтэн залуугийн нэрийг Хару гэдэг бөгөөд тосгондоо ээжтэйгээ хамт жижиг мухлаг ажилуулан амьдардаг байжээ. За тэгж байтал удалгүй Харугийн дэлгүүрт галын цэргүүд хурч ирэн Харугийн ээжээс баахан татвар нэхэж өгөхгүй бол дэлгүүрийн шатаанд барина гэж сүрдүүлсээр гарan явлаа. Харугийн амьдардаг тосгоныг 5 жилийн өмнө галын цэргүүд эзэж авсан дараагаар тосгоны нүүрсний урхаа түшиглэн галын эзэн Озе хөлөг онгоцнуудынхаа түлшийг бэлддэг гин шүү. Гэсэн ч Харугийн тосгоныхан галын цэргүүдийн эсрэг юу ч хийлгүй хүлцэнгүү дорой царайлаа суудаг байв. Харугийн тосгонд газрын шид ашиглах хориотой бөгөөд Харугийн аавыг нь газрын шидтэн болохоор галын цэргүүд баривчлан авч явжээ. Тийм учраас Хару ой дотор нууцаар шидэд авцаар байсан юм уу да хаашийн. Ингээд үзэг солигдоход манай хэд ч Харугийн гэрийн сарвшин дотор хоноглохоор болдог ба араас нь Катарач Харутай хурхан ой могор зугуулад болдож гарлаа. Хөөхтүүдээ гэж. Гэтэл яг тэр үеэр нь манай хоёр ой дотор уурхад нэг настай хүн дарагдсан байхыг олдог ба Катарач Харуг ятгаж байгаад газрын шидийг нь ашиглан хөгшнийг соллуулв. Тэгтэл тэр шөнө өнөө хөгшин чинь Харуг газрын шидтэн хэмээн галын цэргүүдэд барьж өгдөг ба хүний ач тус мэддгүй яасан сонин нөхөрвэ. Ингээд маргааш өглөө нь болоход Харугийн ээж нь манай эдэр хурч ирэн Харуг авч явсныг дуулгадаг ба үүнийг олж мэдсэн Катарач Харуг аврахаар боллоо доо. Дараагийн хэсгийг хэлэхэд Катара галын цэргүүдийн өмнө Соккоттой худлаагаас амуудалцаад бөөн жүжиг тавив. Тэгснэ удалгүй Катара Соккот би чамд хэн босс болохоо үзүүлээ гэснэ ангийн тусламжтайгаар ойролцоох бол чулууг өргөж бүү мэддүр үзүүллээ. Ингэж галын цэргүүд ч Катараг газрын шидтийн байна гэд аваад явваа. Энх удалгүй Катара газрын шидтнүүдийг хордог усан дээрх нүүрсний колонд авчирдаг ба тэндээс Катара Харуг олж уулзлаа. Түүний дараа Хару Катарад өөрийнхөө аавыг танилцуулахад Катара Харугийн ааваас одоо дараагийн төлөвлөгөө нь юу вэ? Хэдүүлээ эндээс яаж зүгтаах гэж байна гэж асуудал Харугийн аав нь бид нар эндээс зүгтаахгүй гэтгэлээ. Яасан гэхлээр галын улсын цэргүүд Харугийн аавын хамаг тэмцэх хүсэл эрмэлзлийг нь мохоосон тул Харугийн аав нь одоо л зөвхөн дайн дуусгыг л хүлээж суув. Гэсэн ч Катара Харугийн аавтай санал нийлэлгүй шоронгийн бус тойрогдлуудад хандаж галын улсын эсрэг тэмцэх хэрэгтэй гэж хэлсэн ч цаадуулан ч гэсэн Харугийн аавтай ижил бодолтой байсан тул хөдөлсөнгүй хөрхий. Ингээд шөнө болоход Анг Сокко хоёр ирээд Катараг авч явах гэсэн ч Катара явахгүй гэж зөрөөдөж оронд нь манай хоёрын тусламжтайгаар газрын шидтэнгүүдийг ятахаар болов. Маргааш өглөө нь болоход Катара Анг Сокко хоёрын тусламжтайгаар газрын шидтнүүдэд бослого дэвтэйгтэн зориулж баахан нүүрс асгаж өглөө. Учир нь газрын шидтнүүд нүүрсийг удирдах галын цэргүүдийн эсрэг ажиллаж чадна шүү дээ. Тэгж Харугийн аав болон бус тойрогдлууд нүүрсийг ашиглан галын цэргүүдийн эсрэг тулалдан удалгүй галын цэргийн колониг эзлэн авснаар иргэн тулалдах хүсэл эрмэлзлээ олж авлаа шүү. Ангийн төгсгөлд Хару Катараг үлдээч гэж гуйсан ч Катара Ангтай үргэлжлүүлэн аялан гэдгээ хэлдэг ба юугээл Катара тийм урдан яваад хөвдөө. Тэгтэл яг тэр үеэр Катара өөрийнхөө ээжийн зүйлтийг хайснаа мэтгэд нөгөө талд Зуко саяны нүүрсний колондор ирэн Катарагийн зүйлтийг олсон байвал яах вэ? Яах гэж.
Ингээд цувралын 7 дугаарыг эхлэхэд Анг маань газрын улсын нэгэн тосгоны ойролцоо тун баяр хөөртэй нисэж тоглоод үжитэл тосгоны ой модыг галын цэргүүд юу ч болтон шатаасан байгааг хараад гониглаад явчлаа хөрхий. Гэхдээ Анг дан модноос болж гуниглаагүй бөгөөд хэрв 100 жилийн өмнө алга болоогүй бол байгалийн тэнцвэр ингэж алдагдахгүй бүх зүйл хэвэн байх байсан байх гэж бодсон учраас л тэр байв. Энэ зур Зукогийн аав гах Айро ой модон дунд булаг болонгуудаа тэрийг галын шидээр халаагаад халуун ус мөсөнд цууцсан амар тансаглаа сууж байла. Гэхдээ Зуко хурч ирээд аав гахыгаа аваад явах гэтэл нүг нүцгэн сууж байгааг нь хараад хэдэн минутын дараа буцан ирэхээр болов. Бас л нэрээ амгалан хүмүүс шүү. Дараагийн хэсэг эхлэхэд Анг дээр ойрцох тосгоны нийлээд настай хүн ирэнгүүтээ аватрын тусламж хэрэгтэй байгааг дуулган тосгон руугаа дагуулan явлаа. Тэгсэн юу болсон бэ гэтэл энэ өвөгийн тосгон руу шүн болгон нэгэн догширсон сүнс дайрч тосгоны иргэдийг нэг нэгээр нь хулгайлж аваад байгаа бөгөөд иргэдийг аврахын тулд Ангийн тусламжийг хүсчээ. Яагаад Ангийн тусламжийг хүссэн бэ гэхээр аватар бол дан ганц дөрвөн махбодыг эзэмшсэн хүмүүс давхар сүнсний ертөнц болон хүмүүний ертөнцийн дунд гуур учраас ганцхан аватар л тэр сүнсийг харагдаж чадахгүй. Гэсэн ч Анг маань сүнсний ертөнцийн талаар ямар ч мэдлэхгүй байсан ч тосгоны иргэдэд туслахаар болвоо. Тэр хооронд авгаах Айро халуун усан дотроо байж байхдаа баахан газрын цэргүүдэд баригдаж галын улсын нийслэл Басинсэ хот руу явахаар болчихвол яах вэ? Авгаах Айро нэгэн цагт галын улсын генерал байсан ба бүр өрөндийн луу гэсэн хочтой байсан байвал яах вэ? Тэгэхээр бас мундаг генерал байжээ. За ингээд дараагийн хэсэг эхлэхэд аль хэдийн шүн болж Анг нөгөө тосгон дээрээ догширсон сүнсийг хүлээгээд байж байлаа. Тэгсэн удалгүй нөгөө догширсон сүнс ч одоо ой дотроос гарч ирэн Анг руу дайрахад Соко түн туслах гэж байгаад өнөө сүнсэнд нь баригдчихва. Тэр үед Анг сүнсийг даган Соког судлахаар араас нь явдаг бол нөгөө талд Зуко аавгахыгаа газрын улсын цэргүүдэд баригдсныг мэдэж авлаа. Хэдийгээр Анг Соког судлах гэж байдаг чадлаараа үтсэн ч нөгөө сүнс чинь Соког аван сүнсний ертөнц рүү явждаг ба түүнтэй зэрэгцээд Ангийн сүнс ч гэсэн биеэсээ гарчвал яах вэ? Тиймээс Анг эргэн тосгон дээрээ ирээд Катаратай уулзах гэсэн ч түүнийг сонсдгоо ба араас нь Анг шидэ ашиглах гэсэн ч болсонгүй. Үүний дараа Анг юу хийхтэйгээ мэдэхгүй мугурдал орсон тул өөрийнхөө өмнөх аватар болох Рокугаас тусламж гуйхад нэх удалгүй тэнгэрээс лууны сүнс үрч ирээд Ангийг дагуулan явлаа. Тэр луу цагтаа аватар Рокугийн тэжээвэр луу байсан ба Ангийг дагуулan явсаар бүр галын улсад байдаг аватар Рокугийн сүмд авчирваа. Энэ сүмд Анг өвлийн нар буцах өдөр буюу хамгийн урт шөнө хамгийн богино өдөр аватар Рокутай уулзч чадхажээ. За ингэж Рокугийн луу Ангд хэрхэн аватар Рокутай уулзч болох аргыг зааж өгсөн дараагаар Ангийг эргэн махан бие дээр навчрахад Анг ухаан орлоо. Анг сэрэнгүүтээ шатсан ой дотор байсан панда бавгааны тахилгыг олж хардаг бөгөөд эндээс панда бол ойн сахиу сулахыг эцэст нь ойлгов. Нөгөө талд галын усын цэргүүд авгаах Айраг зүхтаах гэж оролцсон тул ахиж тэгүүлэхгүйгээд яг гарыг нь таслах гээд үжээтэл аз уулж Зуко гарч ирэн авгахыгаа аварч манай хоёрч Ангийг үргэлжлүүлэн хайж гэллээ. Ангийн төгсгөлд Анг тосгонд буцан ирж догширсон сүнс гарч ирэхийг хүлээдэг ба энэ сүнс бол ойн сахиус панда гэдгийг нь хурж үзэнгүүтээ мэдлээ шүү. Үүний араас Анг сахиус панда тандан би чамайг гэрээ шатаалгасан учраас ууртайгааг ойлгож байна. Би ч гэсэн ойг шатсан байхыг харангуйтаа гунигласан ч манай найз надад энэ ой эргэн ургана гэдгийг хэлсэн юм а. Гэж хэлэн модны самрыг түүнд өгөхөд панданы сахиус тайвширч тосгоны хүмүүс болон Соког эргэн суллав. Түүний дараа Анг Катара Соко хоёрт одоо аватар Рокугийн сүмийн талаар хэлдэг ба тэнд аватар Рокутай уулзахаар болсон талаар хэлв. 8 дугаар анги. Ингээд дараагийн анги эхлэхэд Анг аватар Рокугийн сүм рүү явах аялдаа Катара Соко хоёрыг авч явмааргүй байгаагаа хэллээ. Учир нь тэрхүү сүм галын улсын нутаг дэвсгүүдээр байдаг тул тийшээ явах нь үхэл рүүгээ явж байгаагаас ялгаагүй байв. Гэсэн ч Соко Катара хоёр Ангийн урдаас тас зөрсөөр байгаад явахаар боллоо. Тэгсээр манай гурыг яваад удаагүй байхад Зуко тосгон дээр хурч ирэн тосгоны ахлагчаас Ангийг Рокугийн сүм рүү явж байгаа талаар холоод мэдчихвэ. Маргааш өглөө нь болоход манай гурав галын улсын зүг чиглэн явж байдаг бол далайд Зуко тэднийг алдалгүй мөшгөж байлаа. Энэ үед авгаах Айро зээдүүдээ дахин улсдаа очивол баримтлагдах талаар хэлсэн ч Зуко тоолгүй Ангийг хар урдаараа хөөс өөрлөв. Тэгсээр сүүлдээ Зуко Ангийн араас галт бөмбөг энтер шидээд үжитэл Анг яг урд нь галын улсын хөлгүүд хаалт үүсгэсэн байгааг олдог ба аюултай байсан ч хамаагүй тэдний дээгүүр шууд дайраад гарчив. Ийхүү үзэг солигдоход манай гуравч амжилттай арал дээр газардаж сүм рүү нууцаар явсан ортол сүмийн галын тахилчтай тааралдлаа. Энэ үеэр Анг өөрийгөө аватар гэдгийг хэлсэн ч цаадуул нь Ангийг галын эзэнд барьж өгөх гээд дайраад байв яах вэ? Уг нь галын сүмийн тахилч чинь одоо аватарт үүшлэх ёстой үстэй. Ингээд манайд ч одоо галын тахилчтаас цугтаагаад явж байтал тэдний нэг нь Ангд туслан нууц цонглоор дагуулan явсаар Рокугийн хэсэгт авчирв. Тэгтэл Рокугийн хэсгийн гадаа маш том цойж байдаг ба зөвхөн аватар юм уу 5 галын шид нийлж үйж л онгойлгодог тийм цойж ажээ. Гэхдээ Анг галын шидийг арай сурч амжааг байгаа шүү дээ. Тэр үед Соко нэгэн арга сэтэж хаалгыг дард дэлбэж онгойлгох гэж үтсэн боловч болсонгүй. Тэгсээр удалгүй галын тахилчид хурж ирэхэд хаалганы доогоор хүний сүдэр явж байгааг олж хараад хаалгыг онгойлгоход манайд гинт гарч ирээд бүгдийг нь барьж аван Ангийг дотогш оруулах гэж үзлээ. Гэсэн ч Анг яг орох гэж байтал Зуко хурж ирээд түүнийг барьж авсан ч Анг Зуког айтайхан
аргалангуудаа зүхтааж Роккогийн хэсэг рүү гүн орвоо. Ингээд Анг өвлийн сүүлчийн нар Аватар Роккогийн өшөөндөр тусах үед нь түүнтэй албан ёсоор болцов. Энэ үеэр Аватар Рокко Ангд 100 жилийн өмнө галын эзэн Сойзын дэлхий рүү ойртон ирсэн сүлт одны хүчээр агарын шидэнгүүдийг хүүс тэмцсэн талаар хэлж, тэр сүлт од нь энэ зуны сүүлээр дахин ирэх талаар анхаарууллаа. Тэр сүлт одыг ирэхээс өмнө Анг галын эзэн Ойзаг дарж авах хэрэгтэй бөгөөд тэгж чадахгүй бол аимшигт үр дагавар гарахыг ч гэсэн сануулв. Ингээд ангийн төгсгөлд захирагч Жао хүмүүстэйгээ ирээд сүмийг бүслэн авахд Аватар Рокко Ангийн биеэр дамжин тэднэр рүү дайрч сүмийг шууд 2 хуваан Анг, Сокко, Катара 3-т зогтох боломжийг өгөв. Харин Зуко захирагч Жаод баригдалгүй аятайхан мултарч гардаг ба Анг маань эцэст нь өөрийгөө юу хийх хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа юм. 9 дугаар анги. Иймд цуурлын маань 9 дугаар анги хэлэхэд манай гуравч эргэн хой зүгийг чиглэн явж байхдаа замдаа гол устай нэгэн газар зогслоо. Яагаад зогсон бэ гэхээр өмнөх ангид Аватар Роккогийн хэлснээр Анг энэ зуныг дуусгаас өмнө бүх элементийг эзэмших ёстой болсон шүү дээ. Тийм болохоор Анг юун түрүүн цаг алдалгүй Катарагаас усны шидийг нь сурахаар бууж ирсэн энэ байла. Тэр зур Зуко нөгөө л янзаараа Аватрын хойноос мөшгөөд явж байтал хэн нэгэн хөлгийн чигийг дур мэдэн өөрчлөвөө. Энэ үед Зуко буун уур болоод хөлгийн залуучны хэсэг рүү яваад ортол авгах Айро Пайшо мих тоглоомныхоо нэг муудыг алга болгосон учраас замаараа захаар дарж модоо авахын тулд тэгсэн байвал яах вэ? Үгүй нэр. Нөгөө талд Катара Ангд усыг удирдах энгийн хөдөлгөөнийг заахад Анг яалтчгүй Аватарын болохоор ядах юмгүй дагаж хийлээ. Уг нь Катарагийн хувьд энэ хөдөлгөөнийг хийх гэж 2-3 сар давтсан боловч Анг 10 минутын дотор сурчдаг наасан. Тийм болохоор Ангийг хурдан сурахыг харсан Катара дотроо жаахан атаархаад байгаа юм уу да. Үүний араас Анг ус удирдах чадж байгаадаа баярлаа том давлгаа үүсгэтэл тэр нь Сокко Апа хоёрыг норгож хаяад дээрэс нь хамаг хоол хүнс хангамж мэдрийг нь аваад урсгач. Дараагийн хэсгийг хэлэхэд манай гурав ойролцоох загварж хэрэгтэй зүйлсүүдэд цуглуулдаг ба тэгж байхдаа далайн дээрэмчдийн завин дээрээс усны шидийн хуймэл бичээсийг олов. Тэр үед Катара Анг хоёр тэр хуймэл бичгийг үн тохиролцож авах гэж байсан ч далайн дээрэмч зарахгүй гээд ухаар нь Катара хулгайлчул яах вэ? Үүнээс олж далайн дээрэмчд манай гурыг хөөж тугаад бөө юм болсон ч манай гурав захыг баахан бужигнуулж байгаа тэндээс зүгтаач чадав. Ингээд манай гурыг яваад өгсөн хойно Зуко авга ахтаага зах дээр ирдэг ба уг нь авгаах Айра зөвхөн Пайшо тоглоомынхоо юмыг авна гэсэн боловч нэмээд баахан хог новч цуглуулад байдаг наасан. Тэгтэл яг тэр үеэр нь Зуко далайн дээрэмчдэд таарлаж тэднээс Ангийг энд байгаа талаар олоод мэдчихв. Нөгөө талд Анг Катарагийн хуйлмал бичиг дээр хөдөлгөөнийг төвөггүй хийсэн бол Катара хийж чадахгүйдаа уурлангуудаа Анг руу муухай ашиж гарлаа. Ер нь шартай тий. Тэнхүү шөнө болоход Катара ганцаараа босонгуудаа нөгөө хөдөлгөөнөд автаж байтал Зуко өнөө далайн дээрэмчтэй хамт хурч ирээд Катарыг бариад авчлаа шүү. Катарыг барьсныхаа дараа Зуко хайсан зүйлтийг нь гаргаж үзүүлэнгүүтээ Ангийн хаавга газрыг асуусан ч Катара хэлсэнгүй. Гэсэн ч бодлого үүр цайхын алдад далайн дээрэмчид Анг Сокко хоёрыг барьж аван Зукод хүлээлгэн өв. За тэр үед Сокко шууд далайн дээрэмчдэд Ангийг Аватар гэдэг хэлснэ. Арай та энэ нэг муу цөллөгцөн ханхууд Аватарыг өгч шалахгүй юм авах гэж байгаа юм биш үсттэй. Хэрвээ өөр хүн заруул хавгүй их ашиг олон доо энэ муухай яс хайж гарлаа. Тэгэхдээ далайн дээрэмчид Зуккотой тохиролцохгүйгээд баахан зодоонуудын хийж эхэлдэг ба үүнийг дэлгэмдүүлээд манай гурав далайн дээрэмчдийн завийг хулгайлан амжилттай цугтаалаа. Гэсэн ч далайн дээрэмчид Зуккогийн завийг хулгайлангуудаа Ангийн араас мөсгөж ирээд барьж авах гэж байсан ч энэд бөөндөө голын амар өндөр хүрхрээнээс унах гэж байл яах вэ? Тэр үед Анг ангийн ихэнд захаас авсан сарлагны сүлээ хүлээхэд Апа хурч ирэн манай гурыг авардаг ба ашгүй аятайхан мултарч чадлаа. Гэхдээ манай гурав ч бас тэгж байгаа тэгхээний юм аа чаавас. 10 дугаар анги. Ингээд 10 дугаар анги хэлэхэд Анг, Сокко, Катара гурав маань газрын улсын нилээд өтгөн ой дотор явж байтал тэр дотор нь баахан занга тавьсан байгааг мэдэж ав. Түүний дараа манай гурав иргэн Апаг унаад замдаа гарах гэж байтал Сокко энэ удаа нисээд хэрэггүй. Галын улсынхан болон Зукко Апагаар дамжуулж биднийг олоод авна. Тийм болохоор энэ удаа газраар явъя гэтэглээ. Үүний дараа манай гуравч жаахан хэрүүл уруултай ой дотор явж байтал галын улсын цэргүүдийн отог руу явж ороод алуулангаа алддаг ба тэр үед ой дотроос баахан хүмүүс гарч ирэн тэднийг аврав. Анг, Сокко, Катара гурвыг аварсан хүмүүс бол эрх чөлөөний дайчид гэх өсвөр насны хүмүүс байдаг ба тэднийг тэмэх Соккотой ч зүү банд үдирддэг гэжээ. Инхүү аврагцсныхаа дараа Анг, Сокко, Катара гуравч Жетийн ой модон дээр байдаг нууц баазыг үзэж Катара маань Жетийг харангуйта хуран караачлаад байдаг насан. Жеттэй хамт цуг нилээдгүй тооны хүүхдүүд амьдардаг ба бүгдээрээ өнчин хүүхдүүд юм байна да хөрхий. Жет бус хүүхдүүдэд удирдах галын улсын цэргүүдийн хангамжийг тасалдуулдаг ба багада эцэг ихээ галын цэргүүдэд алджээ хөрхий. Ингэж Жет өөрсдөө танилцуулсны дараагаар манай гурыг сайхан хооллож удахгүй их төлөвлөгөөнд нь тусч чадна энтергээ тэгдэг ба эхний ээлжинд Сокког дагуулan явахаар болов. Маргааш өдөр нь болоход Сокко Жетийн хүмүүстэй цуг ой дотор явж байтал нэгэн хөгшин өвгөн гараад иртэл Жет шууд хүүхдүүдтэйгээ нийлж очиод дээрэмчүүл яах вэ? Тэгсэн Жет муу шаар чинь галын улсын гэмгүй иргэдийг дандаа дээрэмдэж зовоодог бөгөөд галын улсын хүн бол зовох ёстой гэж мэгээд жаахан шизотой юм уу та. Үүний дараа Сокко энэ талаар Катара Анг хоёрт хэлж Жетийг сайн хүн биш гэдгийг нь ойлгуулах гэсэн чи Жет Анг Катара хоёрын толгойг янзын эргүүлээд өөртөө гүн итгүүлсэн байвал яах вэ? Энэ ч одоо бас нэг чадвар шүү те. Тэгсээр шүн болоход Сокко Жетийг хүмүүстэйгээ нууцаар гарan явахыг сонсдог ба араас нь дагаад явтал Жет муу шаар чинь ойн
хажууд байдаг хотын далан дэлбэлж баахан гим зэмгүй хүмүүсийг алхаар төлөвлөж байсныг нь олж мэдсэн ч удалгүй Жетийн хүмүүст баригдчихв. Ингээд үзэг солигдоход Жет Анг Катара хоёрыг газрын халуун аршаантай газар авчирангуудаа газрын хүнээс усыг нь гаргуулж даланг дүүргэж хэллээ. Нөгөө талд Сокко болохоор Жетийн хүмүүсийг тархитаж байгаад оргодог бөгөөд Энзур Катара Анг хоёр Жетийн жинхэнэ санааг олж мэдээд зогсоох гэж үзвэ. Тэгсэн ч манай хоёр Жетийг зогсоож амжихаас өмнө Жетийн хүүхдүүд даланг дэлбэлж хотыг үрд урсгаж хайдаг ба баахан гимгүү хүмүүсийг халаад ажиллаа шүү. Яаж галзуурж байгаа юм болов? Тэгтэл аз олж Сокко Апаг унан хурч ирээд хотын иргэдэд амж анхааруулснаар хүний амнаас үргэдээгүг тэдэн тэлж санаа амар буцан аялдаа гарч байгаа юм. За энэ хүрээд Аватар Ангийн адал явдлын эхнээс өндөрлж байна. Дараагийн имжлэгтэн утгагүй шүү. Хүлээж байгаарай. За ингээд та түрхэн зурааснараа танд нэгэн сайтыг танилцуулъя. Энэ бол задлан цэг хэмээн сайт байна. За энэ сайт нь ямар учиртай вэ гэхээр ийм дөрвөн төрлийн хичээл байгаа. За эхний хичээл нь YouTube Secrets House буюу та YouTube руу YouTube-ийн тухай бүхнийг мэдмээр байвал маш дэлгэрэнгүй бүрэн цогц 13 бүлгээс бүрдсэн 50 гаруй хичээл байгаа. Үнэхээр сонирхолтой. За дараагийн хоёр дахь хичээл бол камерын өмнө өөрийгөө харуулах хичээл байгаа. Мэдээж та YouTube хийж байгаа бол камерын өмнө чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ дөрвөн бүлэг хичээл дээр бол бүх арга техник дасгал гээд маш хэрэгтэй зүйлийг багтаасан бөгөөд та бол шууд өөрийгөө нээж бусдын өмнө итгэлтэй ярьдаг болно. За хичээл нь бол thumbnail master class байгаа маа. Мэдээж хэрэг та видео хийлээ гэж бодоход хүнд үзүүлэхэд бол thumbnail буюу түлхүүр зураг маш сайн хийж сурах хэрэгтэй байгаа. Үүнд мэргэжлийн параметр бүр маш энгийнээр дизайны үндсэн элементүүдийг ойлгоод хэрхэн сайн thumbnail хийхийг заасан байгаа. Thumbnail сайн байж л хүмүүс таны видеог үзэн шүү дээ. За дараагийн хичээл нь эвлүүлгийн урлаг байгаа. Энэ нэг бүлэг эвлүүлгийн хичээл дээр бол Adobe Premiere Pro програм дээр хэрхэн эвлүүлгийн үндсийг ойлгож, дүрсээ цэвэрлж, дууныхаа хэмнэлт харуулan өнгө тавьж, гайхалтай видео эвлүүлэг хэрхэн гаргах талаар заасан анх шатны хүмүүст зориулсан ийм хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн энэ дөрвөн хичээлийг задлан цэгийн мэн сайтаас үзэж болох нь байна. Мэдээж хэрэг үнэн хямдарсан байгаа шүү. За одоо та ингээд контент өргөжлөлөөр үзээрэй.